Өнөөгийн бидний амьдралд цахим орчинд ажил хэргээ амжуулах, найз нөхөдтэйгээ холбогдох гол гүүр болж өгч байдаг. Үүнийг хэрэглэх нь хялбар хэдий ч салбар бүрт бараан сүдрээр дагуулсаар байна. Түүний нэг жишээ бол цахим заллингийн гэмт хэрэг юм а. Нэгэн үе имэйлээр захидал илгээж хэрэглэгчдийг заллим эхэлдэг байсан нь өдгөө уг гэмт хэрэг нүүрээ нум Facebook суурьшжээ. Гишүүд олонтой, идэвхтэй ажилтдаг групп, дагагч олонтой пэйж хуудасны сэтгэгдэл хэсэгт танд мөнгө зээлүүлнэ. Та суглааны ялагч боллоо гэх зэрэг зар үзэгдэх нь иргэдийг төөрөгдүүлж хурам эхлэх нэг арга юм а. Цахим орчинд мэдээлэл олж авах, мэдээлэл солилцох, хоорондоо харилцах одоо энэ явдал маань цаг хугацааны хувьд бол маш хурцтай хөгжиж байна. Иргэд бүгдээрээ энийг бол маш сайн ашиглаж энэ мэдээлэл авах ажлууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр үүнийг дагаад яг энэ байдлыг ашиглан бусдыг заллим эхлэх, бусдыг хохирох гэмт хэрэг дагаад өсөж байгаа ийм хандлага бол байна. Сүүлийн 2 жилийн байдлаар бидний судалгаагаар бол манай аймгийн хэмжээнд бол нийтдээ 22 ийм төрлийн гэмт хэрэг бол гарсан. За 19 оны 3 сарын байдлаар бол 16 гэмт хэрэг бүртгэгдээд одоо бол энэ хэрэгүүдээр мөрдөн шалгах ажиллагаа бол хийгдэж байгаа. Гэмт этгээдүүдийг олж ирүүлэх, тогтоох юм ажиллагаа бол хийгдэж явж байгаа. Тэгээ энэ бид нар хийсэн судалгаагаар болохоор энэ төрлийн гэмт хэрэг гарах, за иргэдийг хохирох явдал нь ер нь өсөх хандлагатай харагдаад байна. Голчлон энэ төрлийн гэмт хэргийг бол Facebook хаягийг ашиглан иргэдийг заллих аргаар хийгдээд байгаа ийм төрлийн гэмт хэрэг байна. Тэр нь юу вэ гэхлээр бусдын Facebook руу хандаж одоо тэр Facebook эзэмшигчийн нэр, ус, гэрэл зураг тийм ээ байж болох бүхий л мэдээллийг өөрөө судлаад за тэнгуудаа тэр мэдээллийг ашиглаад тэр хүний Facebook-ийн нууц үг, имэйл хаягийн одоо нууц үг, пассвортыг олох байдлаар эргээгээ тэр хүний нэрийн өмнөөс шинээр Facebook нээх жишээ нэ. Тэгээд бусад тэр хүний харилцдаг найз нөхөд, хамаатан, төрөл садан, ажлын хүмүүс рүү өмнөөс нь мессеж хүчээ явуулж байгаа. Одоо надад яаралтай мөнгө хэрэгтэй болчлоо, над руу шилжүүлээч гэд. Тэгэхээр нөгөө хохирогч иргэн маань нөгөө нэг таньдаг харилцдаг хүнээс нь мессеж ирж байгаа гэдэг ойлголтоор шууд ямар данс руу шилжүүлэх вэ гэдэг байдлаар тэр хүний өгсөн данс руу мөнгөө шилжүүлээд ингээд заллуулаад байгаа гэмт хэрэг л багт. Дийлэнх хүн бол ерөөхдөө бол ингэж гарч. Мөн танихгүй хүнд өөрийн дансыг ашиглуулахгүй байхыг Орхон аймгийн прокурорын газраас санууллаа. Энэ дээр гэмт хэргийн хохирогч болох цаашлаад гэмт хэргийг шалгахад удаашруулах шалтгаан болдог ажээ. Тэгэхээр энэ хэргийг илрүүлэхэд бас хит хитэн бэрхшээлүүд бол очирдог. Яагаад вэ гэхлээр тэр Facebook хаягийг ашиглаад нууц кодыг олж аваад бусдыг заллаад байгаа иргэн нь хаанаас хин гих чинь аль газраас хандаад байгааг нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл тэр манай улсын хэмжээнд хаана одоо байгаа яг тухайн үед хаана оршин сууж байгаа гэдэг ч юм уу хаана сууж агаад тэр Facebook-аар нь хандаад юм мөнгө төгрөг аваад байгаа гэд мэддэг. Хоёрдугаарт тэр хүмүүс тодорхой мөнгөө тэр заллах гээд байгаа мөнгөө болохоор дансаар шилжүүлж авдаг. За тэгэхээр дансаар шилжүүлж авч гинэ гэдгээ яаж хэрэгжүүлээд байна гэхлээр одоо гудамд хин нэгэн иргэнийг гуугаад за би ингээд яаралт авах хичээсээ мөнгө авах гэсэн юм аа. Таны дансаар шилжүүлээд авчих болох уу? Тэгэхээр манай тэр одоо иргэд маань дансаа ашиглуулдаг. За тэгэхээр ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар дансаар энэ мөнгө нь ороод гараад хэн авчваа гэдэг ингээд шалгаад тогтоохоор эргээд нөгөө нэг тэр дансаа ашиглуулсан этгээд маань илэрч гарч ирдэг. Тэр хүн болохоор гэмт хэрэг үлдээгүй. Тэр нь тогтоогддог. Гэтэл тэр хүн намайг одоо юу гэдэг нэг танихгүй хүн ирээд ингээд гуугаад ахаар нь би ингээд дансаа ашиглуулад тэр хүнд мөнгөний гаргаад өгсөн юм а гэдэг. Энэ нөхцөл байдал нь ерөөхдөө бол мөрдөн шалгах ажиллагааны явцад яг жинхэнэ гэмт этгээдэг олж тогтоох, илрүүлэхэд нэлээд хүндрэл бэрхшээл учруулад байгаа ийм нөхцөл байдал байна. Хэдийгээр энгийн сонсогдох энэ мэхэнд хинч хуурдахгүй мэт санагдавч Монгол улсын хэмжээнд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 2017 онд 8 тэрбумд хүрсэн нь мэргэжлийн судалгаагаар тогтоогджээ. Гэвч сүүлийн үед орон нутгийн иргэд малчид энэ төрлийн заллинд өртгөнө ихсжээ. Ийм Facebook болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он сар өдөр амархан нэрээр хадгалахгүй байх. Хэрэглэж буй нууц үгийг тогтмол хугацаанд өөрчилж нууцлал алдагдахаас сэргийлэх. Цахим орчинд имэйл хаяг болон нууц код нэгсэн сонжоо зурхаа бусдын анхаарал татах содон холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх. Найз нөхөд болон бусад танил хүнээс мөнгө бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал бичлэн уулзах, үнэн эсхийг нягтлан шалгасны дараа шийдвэрлэж байхыг зөвлөж байна.